Сүргэн хоолны газар чинь бүх юм нь дэндүү хурдан болохоор ядаргаатай хурдан захиалга өгөх ёстой юм шиг дарамтанд ордог гэж залхууралгүй яах вэ? Тэгсэн чи харин Азийн багцын роботоо сорогчийг хараад шууд орохоор шийднэ. Залхуу хүнд хэрэгтэй өстэй. Тентхийн ажилтаа охин Танакаг хараад энэ залхуу царайтайгаар одоо баах уудах байхтаа гэд бодож дуусаагүй ээжтэл 4 дугаартай багцыг авъя гэд маш хурдан захиалдаг. Тэгсэн маш харамсалтай. Яг тэр нь дууссан байдیں۔ Манай хүнч хамаг ирч хүчин дуусч урам нь хугараад зүгээр л гүзээлцгэнтэй шэк авчлаа. За тэгээд шэкээ сорох гэж бүх хүчээ шавхсан ч болдгүй дээ. Бүүр ядарч байгаа юм чаа. Ажилтаа охин Танакаг хамаг кунфугээ шавхаж байгааг хараад нөгөө тоглоом нь дууссан болохоор надад өс санаад ийм амар хараад байгаа юм багтаа гэл үхтлээ айдаг. Энэ том биетэй бүр аюултай жинхэнэ бүлэглэлийн гар бах ажил тарангууд отж байгаад намайг барьж авах байхта гэж төсөөлж интэр. Арай их кино үздэггүй юу? Тэгээд ч болоогүй менежер дээрээ гүйж очиод ямар нэгэн аргаар 4 дугаартай багц гаргаад өгөөч миний амь настай холбоотой гэж гуйна. Тэгсэн Танака Ото хоёр гарч явахдаа дажгүй газар байна шүү. Ажилтнууд нь ч ийдэг юм. Гэхэд охин гимгүү хүмүүсийг хилмигдүүлж ийсэн нь ойлгодог.